Он гарсаар салентай ээжийн 50,000-ыг 500,000 болгоё гэсэн давлгаа өрнөж гишүүдийн чихэнд хид хідэн удаа очсон боловч өнөөдрийн хүртэл оройтой шийдэл гарсангүй. Саяхан засгийн газар төсвийн тодголыг өргөн барьж 1.4 их найдыг хэмнэнэ гэсэн. Гэвч хэмнэж болдгоо зардал ямар ч үед дэмждэг төрийн бодлого гэж байх ёстой. Энэ бол хүн ам цөөтэй манай орны хувьд төрөлтийг дэмжих бодлого юм. Гадны зарим оронд хүүхэд төрүүлсэн ээжийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгийн 60 хүртэлх хувийг нэг удаа буцаан олгож байна. Яг үүн шиг бодит төрийн дэмжлэг манад хэрэгтэй. Бүүр сүлдээ иргэд аргаан барахтаа үнэхээр 50,000-ыг нэмж чадахгүй бол цалин гэж нэрлэх биш халамж гэж нэрлээч гэж бичиж байна. 50,000 төгрөг нялх хүүхэдтэй айлд сарын битгий хэл 5 өдрийн хэрэглээнд ч хүрэхгүй. Үнийн өсөлтийн шуурга нийтээрээ нэрвүүлж буй энэ үед зарим бараа бүтээгдэхүүний үн тэнгэрт хадсан. Ядаж байхад өнгөрсөн 7 сард инфляц 13%-тай гарчихсан. Одоо бүр хүүхэдтэй битгий хэл хүүхэдгүй иргэдийн амьдралч хэцүүдлээ. Нэгэн иргэн ди парламентод нийтийн өргөдөл санаачилжээ. Уг өргөдөлтөд цалин гэж томоор нэрлсэн 50,000 төгрөг амьдрал дээр ганц ууд буюу 48 ширхэг памперс, нэмэх нь 100 ширхэгтэй нойтон салфетгэнд хүрч байна. Энэ нь яраа нялх хүүхдийн 6-аас 7 өдрийн памперсны хэрэглээ. Зах зээл дээр хэрэглээний барааны үн өдөр их тусам өсч нэмэгдэж байгаа тул цалин гих 50,000 төгрөгийг нэмэх талаар хэлцэж өгнө үү гэжээ. Уг өргөдөлд 31,000 хүн гарын үсэг зуржээ.